Хүн усгүйгээр 4-5 хоног, харин хоолгүйгээр магадгүй сар хүртэлх хугацаанд амьдарч чадах байх. Харин амьсгалахгүйгээр хэр хугацаанд байж чадах бол амьсгалах нь бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй амин чухал үйл ажиллагааны нэг юм. Тэгэхээр бидний хамар амьсгалах энэ үйл явцын эхний алхам бөгөөд агаарыг дамжуулахаас гадна үнэрлэх, дуу хоолой үүсгэх, тэрч байтугай сонсголд оролцдог эрхтэй юм. Хамар нь гадна хамар, хамрын хөндий, түүний дайврын хөндийнүүдээс бүрддэг. Гадна хамар нь яс мөгөөснөөс тогтсон хамрын хөндийг үүсгэж хамгаалагч хан юм. Харин хамрын хөндий нь хамрын урд ба арын нүхний хооронд байрлах, амьсгал дамжуулах, үнэрлэх үүрэгтэй хэсэг. Хамрын таславчаар баруун зүүн хэсэгт хуваагддаг бөгөөд хэсэг тус бүр нь самалдаг гэх бүтцээр жимүүдийг үүсгдэг. Самалдаг нь цусны суц болон булчирхаагаар маш баялаг намраа эсгээс бүрдсэн бүтэц юм. Цусны суцсаар баялаг тул орж ирсэн агаарыг бүлээсгэх, гадны биетийг булчирхаан шүүрлийнхээ тусламжтайгаар гадаргуудаа нааж намраа хөдөлгөөнөөр хөөж зайлуулах үүрэгтэй байдаг. Үүнээс гадна булчирхаан шүүрэлт нь тархлааны үүрэгтэй бодис агуулгаддаг тул өвчин үүсгэгчээс хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Хүнд нийт 4 хос 8 дайвар хөндий байдаг бөгөөд ясан ханаас тогтсон байдаг. Агаарын чөлөөт урсгал бүхий дуу хоолойны өнгө мөн толгойг хөнгөн байлгаж цоос хэрэглэн байлгахад нөлөөлдөг бүтэц юм. Хамар нь дээрх үүргээс гадна чихний хөндий, нулимсны булчирхаатай салшгүй албатай ажилдаг. Ингээд энэ хүвчлэгээр хашлын үед хамрын бүтэц үйл ажиллагаанд юу тохиолддог талаар ярилцгаая. Хамрын хашлын үед дараах зөөрүүд илэрдэг. Угсруулан найтайх, хамар битүүрэх, мөн шингэн нус гоожих, хамар тагнаа, чихэн дотор захтнаа үүсэх, мөн нүдний талаас нулимс гойчих болон захтнах зөөрүүд илбэг тохиолддог. Энэ зөөрүүд яагаад тохиолдож байна гэхээр хашлын үед бөмбөгдөг жисээс ялгарах гистамин самалдгийн намраа хэсэгт нөлөөснөөр харшил үүсгэгчийг биеэс хөөн зайлуулах зорилготойгоор угсруулан найтайх хамгаалах урвал илэрдгийн дээр самалдгийн цусны суцыг өргөсгөж булчирхаан шүүрлийн ялгалтыг ихсгэснээр самалдаг маань хөөж хавагнан хамар битүүрэх болон шингэн нус гоожих зовир илэрдэг. Үүнээс гадна хамар нүд чихний салтад захтнаа үүсдэг байна. Хамрын харшлын үеийн эдгээр зовирууд хүний өдөр тутмын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Иймээс бид үүний эсрэг ямар арга хэмжээ авч чадах вэ? Харшлын эсрэг эм ухаас гадна хамрын тусаалга болон цацлагыг хэрэгэлдэг. Харшлын эсрэг буюу антигистамин эмийг хэрэглэснээр бөмбөгдөг жисээс ялгарч байгаа гистамины үйлчлэлийг бууруулж захтнах болон найтах зовируудыг багасгадаг. Харин тусаалга болон цацлагт агуулгадах суц нарийсгчийн нөлөөгөөр самалдгийн цусны судас нарийсж хаванг бууруулснаар нус гоочих болон хамар битүүрэх зовируудыг багасгадаг. Тэгвэл хамрын тусаалгыг яаж хэрэглэх вэ? Юуны түрүүнд гараа угаах хэрэгтэй. Дараа нь тусаалганы үзүүр хэсгийг гар болон бусад гадаргууд хүрхээ сэргийлж тусаахаасаа өмнө заавал хамрын ялгадас буюу нусаа нээж хамрын хөндийг цэвэрлэнэ. Тусаалгыг тусаахтаа толгойг үл ялэг гэдийлгэж тусаах хэрэгтэй. Хит гэдийлгүүл тусаалга хоолоо руу орж эмийн үйлчлэл буурдаг. Хэрвээ хоолоо руу орвол аль болох залгихгүй амаа зайлж гаргах хэрэгтэй. Энэ үйлдэлийг хамрын хоёр нүхэндээ ээлжилж зааврын дагуу тусааж хэрэглэнэ. Хамрын тусаалга болон цацлага нь зовирыг намдах үйлдэлтэй эмийн бэлтгэл. Гэтэл хамрын тусаалга болон цацлагыг хоол шиг хэрэглэдэг хүмүүс байдаг. Тусаалга цацлагыг хэд удаан хэрэглүүл үйлдэлийн идэвх нь буурч эмийн гаралтай өрөвсөл үүсч самалдгийг хатангашруулж улмаар хамрын хуурайшил үүсгэх аюултай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны хамрын битүүрэл хамрын тусаалаггүйгээр арилахгүй түндэ тасна гэсэн үг юм. Тиймээс 3-5 хоног тусаалга хэрэглээ таны зовир огт багасахгүй буюу тусаалгын тоо болон хугацаа ихсэх юм бол тусаалга хэрэглэхээ төр зогсоож нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн жороор олгогддоггүй хамрын тусаалгыг хүүхдэд авч өгөхөөс зайлсхийж хэрэг үнэхээр авах шаардлагатай байгаа бол эмчид хандан аваарай. Учир нь хүүхдийн хамар насан турсан хүний хамартай харьцуулахад илүү эмзэг, амархан тасал үүсгэх боломжтой байдаг. Нэмжлэгнээс гадна хамраа угаах нь маш чухал байдаг. Яагаад вэ гэвэл хамраа тогтмол угаа цэвэрлснээр зөвхөн харшлын үед ч биш, ханаад тамуу, чихний өрөвсөл, мөн дайвруудын өрөвслөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга байдаг. Тиймээс бид хамраа давсны уусмлаар эсвэл зориултын уусмлаар угааж болох ба хүүхдийн хамрыг угаахад анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Нэрээ хүүхдийн хамрын хөндийн жижигхэн нарийнхан байдаг бөгөөд байнга хэвцэтгэхтэй нь холбоотой хамар битүүрх нь элбэг байдаг. Тиймээс ээжүүд маань хүүхдээ хөхүүлэхдээ эхлээд хүүхдийнхээ хамрыг заавал
онгорхой цэвэрхэн байх шаардлагатай. Зарим хүмүүс нэраа хүүхдийн хамрандах ялгац буюу нусыг цэвэрлэхдээ амаараас хоруулах юм уу зориултын аппаратыг ашигладаг. Энэ нь нэраа хамрыг гэмтээхээс гадна цааш бохирдлыг дамжуулж чихний өрсөл мөн дээрэс нь дайврын өрсөлд үүсгэх аюулыг дагуулдаг. Мөн нэраа хамрыг цэвэрлэхдээ хөхний сүү эсвэл ямар нэгэн эмийн уусмалаар биш, буцалсан ус, давсны сул уусмал эсвэл зориултын уусмалаар нь цэвэрлэж заншаарай. Тэгвэл хамрыг яаж угаах вэ? Юурны түрүүнд хамрын ялгадс буюу нусыг цэвэрлэнэ. Хамрын хоёр нүхийг ээлжлэн хуруугаараа таглаж зөөлхөн нийх ба хатуу нус байвал уусмалаар дэвтээд зөөллөөрэй. Ингээд хамрын ялгацаа цэвэрлсэний дараа хамраа угаана. Угаахдаа тонгойж зогсоод хамрын нүх рүүгээ цэвэрлэх уусмалаа зөөлөн шахаад К гэсэн авиг гаргана. Энэ нь таны чихний өндөр рүү цэвэрлэх уусмал орохоос сэргийлж таны чих өрөвсөх эрсдлийг бууруулдаг. Цэвэрлэх шингээр угааж дууссаны дараа 20-30 секундын турш тонгоож хуурай салфеткэнд зөөлөн нийж үлдсэн уусмалыг шахна. Хэрвээ уусмал биш цацлага байвал толгоогоо үйл ялэг эргүүлж тухайн цацлагаа цацсны дараа нөгөө талдаа ч мөн адилхан цацна. Ингээд цацад дууссаны дараа үндийж тэгс зогсоод хуурай салфеткэнд үлдснийг нийж гаргаарай. Хэрэг та харшилгүй ханаа томоо хүрээгүй байх үед таны хамар битүүрч ямар нэгэн энэ тайраа хэрэгэлсэн ч үйлдэл үзүүлэхгүй байгаа бол та заавал чих хамар хоолой эмчит үзүүлэх шаардлагатай. Учир нь төрөлхийн болон гэмтлээс үүдэлтэй хамрын тасалвчийн мөрөлд хүмүүсийн дунд маш илбэг байдаг. Хамрын битүүрэл даймжирч удаан үргэлжилснээр толгоо өвдөх, анхаарал сулрах, ядрах зэрэг зовироод илэрдэг. Тиймээс та бүхэн хамрын эрүүл ахуйгаа сахиж урьдчилан сэргийлэх үзлэгтээ жилд нэг удаа хамрагдаарай. Урьдчилан сэргийлэх үзлэг нь таны эрүүл мэндэд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Дараагийн видеогоор арсны харшлын талаар та бүхэндээ ярилцуулна. Жинзэл автод сууг байдагт баярлалаа.